За сайн байна уу? Төвлөрөө орон анхаарчны 8 дугаар хичээл эхэлж байна. За өнөөдрийн хичээлээр бид нэр миний сайхан ээж гэдэг дууг төвлөрөө орон дээр тоглож сурхалнаа. За бид нар 7 дугаар хичээл хүртлээр үзсэн бол соёл хүрийн 1 болон 2 дугаар октавын нот болно. Фаал хүрийн баг болон их октавын нотуудыг маш сайн сэжилсэн байх хэрэгтэй. За тэгжээж бид нар дараагийнхаа нотуудыг маш сайн ялгаж уншиж чадна. Мөн дээрээс нь хуруу одныхоо хөдөлгөөнийг маш сайн сайжруулах хэрэгтэй. Тэгэхэд бол бид нар 2 дугаар хичээл дээр байгаа гарын цэцлийг маш сайн тоглож сурах хэрэгтэй. Доонууд маань баг багаар хүндрээд явж байгаа учраас та бүхэн маань нотуудаа болон гарын цэцлуудаа маш сайн сэжлэхийг та бүхэндээ зөвлөё. Багш нь ерөөсөө хичээл болгон дээр хэлээд байгаа тийм ээ. Нотоо сайн сэжлээрэй, гарын цэцлаа сайн сэжлээрэй. За 6 дугаар хичээл дээр байгаа хэрвээ аккордын тэмдэглэгээр тоглох бол аккордын тэмдэглэгийг маш сайн цээжлээрэй. За энэ бүгдийг л маш сайн цээжилж ээжл нотуудыг уншиж сурна. За бид нар нэг удаа тоглохоос өмнө нотуудаа нэг сайн баруун зунгараар нь уншчих хэрэгтэй. Нэгээс 2 удаа байнга нотуудаа уншиж хэрэгтэй. Тэгэх юм бол нот унших чадвар нь илүү сайжирнаа. За багш нэг удаа тоглож үзүүлье. За баруун гар нь болохоор соёл хүрийн 1-2 дугаар октав дээр бичигдсэн байна. Зүүн гар нь болохоор фаал хүрийн бага октав дээр бичигдсэн байна. Тэгэхээр энэ нотуудаа маш сайн сэжилсэн бол төвөггүй баруун зүүн гарынхаа нотуудыг хараад уншнаа гэсэн үг. За хэмжээ 4-ний 3 буюу 1 тактанда 1-ийн 2-ийн 3-ийн хүртэл тоолох нь. За хамгийн ихэнд болохоор такт буюу бүрэн тактаар эхэлж байна. За бүрэн такт гэдэг маань ямар тактыг хэлдэг вэ гэхээр 1 тактанда 1-ээс 3 хүртэл тоологдож байгаа нотуудыг хэлж байгаа. За энд болохоор зөвхөн 8-д нэг л ширхэг байгаа учраас бид нар бүрэн бус такт 3И гэдэг хэлэх нь байна. За хамгийн ихний нот нь баруун гарт 2-3 дугаар шумны дунд ля нот 1-р ороо, 3-4 дугаар шумны дунд до нот 3-р ороо, 4-5 дугаар шумны дунд ми нот 5-р ороо. За цааш нь явлаа. Ре 4-р ороо. Буцаад ми 5-р ороо. Ре 4-р ороо. Ля 1-р ороо. За дахиад нэг удаа нот ойлоод яваад үзье. Ля до ми ре ля. За дахиад нэг удаа. Ля до ми ре ля. За цааш нь явлаа. 2 дугаар тавын до нот 1-р ороо. До ми ля сол ля сол ми. За дахиад нэг удаа нот ойлоо тоглоё. До ми ля сол ля сол ми. За цааш нь явлаа. Ре до ми сол одоо 1-р октавын ля до ре ми 5-р ороо. Дахиад нэг удаа тоглоё. Ре до ми сол ля до ре ми. За цааш нь явлаа. 1-р октавын сол нот сол до ми 1-р октавын ми доошо ми. За дахиад сол 1-р ороо сол ля до ре ля. За дахиад нэг удаа тоглоё. 1-р октавын сол до ми доошо 1-р октавын ми. Дахиад сол 1-р ороо сол ля до ре ля. За
За цааш нь явлаа 100 гарт. За 100 гарт 3 нот зэрэг тоглож байна. 3 нотод яг нэг битсэн байгаа учраас энэ 3 нотыг зэрэг тоглох нь байна. За 3 буюу түүнээс дээш нот зэрэг тоглохыг үнийг аккорд гэж нэрлэдэг байгаа шүү. За хамгийн ихнийх нь доороос нь эхэлж нотуудаа хараад явъя. 2 3 дугаар шумны дунд бах тавийн до нот 5 дугаар руу, 3 дугаар шумны дунд ми нот 3 дугаар руу, 5 дугаар шум дээр ля нот 1 дугаар руу. За ийм аккорд ахна. 1 2 тэгээд 3 гэдэг нь фа уз. За цааш нь явлаа. Яг адилхан байна. 1 3 фа уз. За цааш нь явлаа. Одоо 2 3 дугаар шумны дунд до хэвээрээ байна. 5 дугаар шумн дээр ля хэвээрээ байна. За энэ голын нот л өөрчлөгдөж байна. За өмнө бид нэр ми 3 дугаар уран даржсан бол одоо 4 дугаар шумн дээр фа нот 2 дугаар руу. Мигээс фа руу шилжих нь 2 захын нотыг ижилхэн гэсэн үг. 1 2 3 фа уз. За цааш нь явлаа. До, ми, сол гэсэн нотнууд байна. 2 3 дугаар шумны дунд до, 3 4 дугаар шумны дунд ми, 4 5 дугаар шумны дунд сол. За зэрэг тоглолоо. До, ми, сол. Дахиад до, ми, сол. За цааш нь явлаа. Дахиад до, ми, сол байна. До, ми, сол. 1 2 За цааш нь дангаар нь нэг нотнууд тоглож байна. 5 дугаар шугам дээр фа нот 2 дугаар руу, 4 5 дугаар шугамны дунд сол нот 1 дугаар руу. За цааш нь явлаа. Дахиад до ми сол. 1 2 За цааш нь явлаа. Дахиад до ми сол. 1 2 За цааш нь нот тоглож байна. 3 4 дугаар шугамны дунд ми нот 3 дугаар руу. За 4 5 дугаар шугамны дунд сол нот 1 дугаар руу. Гэхдээ солын урд дис тэмдэг байгаа учраас дис тэмдэг маань яадаг вүлээ? Баруунгаар тийш нэг нот дэвшилдэг тийм ээ. Тэгэхээр ми сол диез гэж дарах нь. Зэрэг бол дарлахгүй. Мигээ дарлаа, араас нь солио тоглоно. За цааш нь явлаа. Бидний хамгийн ихэнд тоглосон до ми ля гэсэн аккорд байна. За энэ донд ерөөсөө до ми сол, до фа ля, до ми ля гэсэн 3 аккорд л ерөөсөө орж байгаа. Энэ донд 100 гарт. Ерөөсөө энэ 3 аккорд мал ээлжлээ тоглогдсон. До ми сол, до ми ля, до фа ля гэсэн 3 аккорд байгаа. За энэ 3 аккорд бол 100 гартаа маш сайн солио сурчих юм бол 100 гараа асуудалгүй тоглож нэ. За одоо бүгдээрээ 2 гараараа маш сайн сургуулалт хийсэн бол маш сайн сургуулт хий шүү. За энэ нь бол нэлээд цаг хугацаа бол мэдээж хэрэг шаардна. Шууд ингээд багшигээ хараад бол тоглох боломжгүй. Эхний ээлжиндээ эхний өдрөө баруун гараа маш сайн сайжруулах, дараагийн өдрөө 100 гараа тоглоо сурчих. Тэгээд дараагийн өдөр нийлүүлдэг ч юм уу. Нэг суугаал хоёул зэрэг тоглоно гэдэг бол хэцүү. Тийм учраас айжм маажмаар багаар л та бүхэн маань давталгаа хийгээрэй. Нотныхаа давталгыг. За баруун гараасаа эхлээд явна. За 100 гараа энэ ч бэлтжээ. За баруун гарт болохоор 1-р давын ля нот 1-р руу ля до ми дээр одоо энд до ми ля гэсэн аккорд зэрэг тоглоно шүү. Бэлтцсэн байна. Одоо ля до гэж тоглохдоо 100 гарт энэ аккордоо бэлтцсэн байна гэсэн үг. Ля до одоо ми дээр зэрэг дангаар нь тоглолоо. Яг тэгвэл аккордны дээр нот байхгүй учраас дангаар нь тоглож байгаа шүү 100 гарт. Одоо баруун гарт ре ми ре одоо ля дээр зэрэг аккорд ля. Дахиад ля дангаараа. За дахиад нэг удаа тоглоё. Ля до ми аккорд ре ми ре ля дээр аккорд. За цааш нь явлаа. За яг энэ хэсгийг л маш сайн тоглож сурсныхаа дараагаар л дараагийн хэсэг рүү ороорой. Зэрэг тоглохдоо. За цааш нь явлаа. 2 дахь тавын до нот 1-р руу до ми одоо ля дээр до фа ля гэсэн аккордыг зэрэг тоглоно. Ля аккорд 100 гарт дангаараа тоглолоо. Араас нь сол орж ирлээ.
Одоо сол, ля, сол. Одоо баруун гарт ми нотон дээр буцаад до, ми, сол гэсэн аккорд дээр зэрэг тоглоно шүү. За дахиад нэг удаа тоглоё. До, ми, ля, сол, сол, ля, сол. Одоо ми дээр зэрэг. За цааш нь явлаа. За ер нь эхний өдөртөө энэ хүртэл ч юм уу маш сайн давцсны дараагаар дараагийн такт руу ордог ч юм уу тийм ээ. 2-2 болон 4-4 тактаар хэсэгжилт давтах нь маш үр дүнтэй байдаг. За цааш нь явлаа. Баруун гарт ре нот 2 дугаар руу 2 дахь тавин ре до. Одоо ми дээр до ми сол. Яг өмнөх тактанд тоглосон до ми сол ми. Одоо аккорд дарлаа араас нь сол баруун гарт орж ирлээ. За одоо баруун гарт ля, зүүн гарт фа нот зэрэг тоглолоо. Зөвхөн зүүн гарт фа нотыг л зэрэг тоглож байгаа шүү. Харалтай нотон дээр нь зэрэг тоглоно. Зэрэг доогоо дангарна. За ре дээр сол зэрэг ми дангаараа. За ми дээр до ми сол. За дангаар нь тоглолоо. За дахиад нэг удаа 2 дахь тавин ре до ми зэрэг сол ля до ре ми дээр зэрэг аккорд дангаараа. За цааш нь явлаа. 1 дахь тавин сол нот 1 дугаараа сол до 2 дахь тавин ми дээр нөгөө до ми сол маань л яваад байгаа шүү. Зэрэг дангаараа тоглолоо. Доошоо ми нот баруун гарт тоглолоо. За баруун гарт сол, зүүн гарт ми. Сол, ля дангаараа, сол диез дээр до зэрэг. Ре, одоо ля дээр до ми ля зэрэг тоглолоо. За дахиад нэг удаа тоглоё. Баруун гарт 1 дахь тавин сол нот. Сол, до ми ля дээр аккорд. За эхлээд энэ үртлээ эхний бадгийг маш сайн тоглож сураарай. За дараагийнх нь дахилд орж ирж байна. За эхний 4 тактыг дахилд бол яг ижилхэн, дараагийн 4 такт нь бас яг ижилхэн гэсэн үг. Тэгэхээр одоо дахилтан дээр 4 такт тоглоо сурцсан байхад дараагийн 4 такт нь адилхан гэсэн үг шүү. За баруун гарнаас эхлээд яваад үзье. 4-5 дахь шугамны дунд ми нот 2 дугаар руу ми ля нот 5 дугаар руу ля сол 4 дахиад сол 4 ля 5 сол 4 ми 2. За дахиад нэг удаа тоглоё. Нот ойллаа. Ми ля сол сол ля сол ми. За цааш нь явлаа. 4-5 дахь шугамны дунд ми нот 2 дахь тавин ми нот 5 дугаар руу ми ре до 3 дугаар руу ля 2 сол 1 ля 2 до 4 ре 5 ля 2. За дахиад нэг удаа нот ойлъя. Ми ре до ля сол ля до ре ля. За энэ үрдэл тоглоод сурчих юм бол дараагийн 4 такт нь яг ижилхэн гэсэн үг. За цааш нь яваад үзье. Нота хэлээ. Дахилтын эхний 4 такт, дараагийн 4 такт яг ижилхэн гэсэн үг, тийм ээ? Ми 2 дахь тавин ми ля сол сол ля сол ми. За татчаа учраас багш нэг л удаа тоглоё. Цааш нь явлаа. Ми ре до ля сол ля до ре ля. За юм бахнэ. За баруун гараа маш сайн тоглож сурсан бол одоо бүгдээ 100 гарыг үзье. За нөгөө л нэг бидний мэдж байгаа өмнөх бадаг дээр тоглосон нөгөө л нэг аккордууд маань бол яг энэ дээр давтагдаад ороод ирж байгаа шүү. За хамгийн ихнийх нь до, фа, ля. Доороос нь эхлээд аккордуудыг олдог шүү. За до, фа, ля 1-ийн 2-ийн 3-ийн фауз. За цааш нь до, ми, сол.
За цааш нь до ми ля зэрэг 1G 2. За энэ аккордуудыг зэрэг тоглож байгаа шүү. Эхлээд багш нь нэг удаа нотуудыг ингэж дарж өгч байна. Тэгээд дараа нь зэрэг тоглож байгаа шүү. G 2. За цааш нь ми нот 3 дугаар руу сол диез 1 дугаар руу. За цааш нь до ми ля зэрэг тоглолоо. 1G 2. За цааш нь яг адилхан давтчихна. До фа ля зэрэг тоглолоо. За до ми сол зэрэг тоглоно. Дараахан до ми ля зэрэг тоглолоо. За ми 3 дугаар руу сол диез 1 дугаар руу. За цааш нь болоо до ми ля зэрэг. За юм байх нэ. За одоо бүгдээрээ хоёр гараараа маш сайн сургалт хийсэн бол зэрэг тоглоод үзье. За баруун гарт ми нот 2 дугаар руу 2 дугаар тав ми. За ля дээр до фа ля зэрэг тоглолоо. За аккорд дангаараа араас нь сол, дангаараа сол, ля, сол, ми дээр до ми сол. За дахиад нэг удаа. Ми, ля, аккорд дангаараа сол, сол, ля, сол, дангаараа до ми дээр до ми сол зэрэг. За цааш нь явлаа. 2 дугаар уруугаа 5 дугаар уруугаар солих нь. Дахиад ми тоглож байна. Ми дээр төгссөн тийм ээ. Тэгээд мигээ 5 дугаар уруугаар. Ми ре. За до дээр до ми ля зэрэг тоглолоо. Ля. Цааш нь явлаа. Сол дээр ми нот сол. Ля дангаараа сол диез дээр до. Ре ля дээр до ми ля. За дахиад нэг удаа тоглоё. Ми ре до аккорд ля сол ля до ре ля дангаараа. За цааш нь явлаа. За эхний миний ээж сайхан ээжийн манд зөөл ноён ээжий гэдэг хэсэгтээ яг адилхан байгаа шүү. Дараагийн хэсэг нот нь бол яг адилхан, үг нь л өөр байгаа. За ми нот багш нь яг давтаж явж байгаа учраас нэг удаа л тоглоё. Нэг удаа тоглоё. Баруун гарт 2 дугаар тав ми ля сол сол ля сол ми дээр до ми сол. 5 дугаар уруугаар соллоо. Ми ре до ля сол ля до ре ля дээр до ми ля. За ингээд дуусч байгаа. За энэ хичээл дээр болохоор федалын тэмдэглэгээ орж ирсэн байгаа. Тэгэхээр федалтайгаа тоглолбол илүү бас гоё зөөлөн болж өгөх нь байна, хоорондоо холбогдож өгөх нь байна. За хамгийн баруун хөлний федалыг бүгдээрээ гიშгэн шүү. За энэ тэмдэглэгийн дээр болохоор гიშгэн. За харин энэ тэмдэглэгийн дээр болохоор авах нь байна. Гიშгээд авна. Тактны ихэнд гიშгээд тактны төгсгөлд аваад буцаад гიშгэх нь байна. За тэгэхээр федалын тэмдэглэгийг маш сайн харалтай хараарай. Тактны ихэнд гიშгээд төгсгөлд нь аваад буцаад гიშгэх нь байна. За одоо багш нь ингээд нотоор энэ хичээлээ заалаа. За одоо бүгдээрээ аккордны тэмдэглэгийг хэрхэн тоглох юм бэ гэдгийг багш нь хэлж өгье. Хамгийн эхлээд бид нэр 100 гарт байгаа фатл хүрийн эдгээр нотнуудыг бол харахгүй. 100 гарт байгаа нотнуудыг бол харахгүй. 100 гараа зөвхөн аккордны тэмдэглэгээ гэж бодно. Аккордны тэмдэглэгээ гэж бодно. Багш нь яг зэрэг тоглогдох аккордын нотны дээр аккордуудыг нэг бичиж өгсөн байгаа. Тэгэхээр та бүхэн маань баруун гартаа нотаараа 100 гартаа аккордны тэмдэглэгийг тоглоод үзээрэй. 6 дугаар хичээлээ үзсэн бол аккордны тэмдэглэгийг нь бичиж өгсөн байгаа. За хүндрсэн хэлбэрээр нь тоглохыг маш сайн анхаараарай. За багш нь зөвхөн 100 гарын аккордны тэмдэглэгийг хэлээд яваад үзье. A minor, A minor, F major, C major, C major, F major, G major, C major, C major, E minor, E major, A minor, F major, C major, A minor, E minor, E major, A minor, F major,
За баруун гарын нот бол яа гэж хэлэх юм байгаа. За 6 дугаар хичээл үүссэн бол мажор минорынхаа нотуудыг сэжилсэн бол аккордуудаа бол тоглоход бол амархан байгаа. За энд орж байгаа аккордуудыг хооронд нь маш сайн 100 гартаа дасгал сургалт хийгээд солиод байвал хурдан солидог болно. За эхэндээ бол мэдээж хэрэг солиход бол хэцүү. Тэгэхээр нэлээд сайн давтлах хийснийхаа дараагаар бүгдээрээ хурдан солилцорно. За өнөөдрийн хичээлд хамт байсан баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Тур баяртай.